За сайн бацхан уу сонсогчдоо. Манай Wheel of Fortune podcast-ийн The Star булангийн шинэхэн дугаар та бүхэн төрж байна. Өнөөдрийн одоороо бид хоёр Sabrina Carpenter-ыг ярихыг хүслээ. That's that espresso. За Би lyrics-ийг мэдэн шүү. Зүгээр албаар худлаад үзсэн. За Sabrina болохоор зэрэг яг 1999 оны 5 сарын 11-ний шөнийн 3 цаг 15 минутанд Пенсильваниад төрсөн байгаа. Америк нэгдсэн улсын Пенсильвания мужийн Allentown гэдэг газар төрсөн ба. Үхрийн ордтой. Үхрийн ордтой мандалт нь болохоор зэрэг загас, сарн бас загас. Wow. Загас тэгэхээр угаасаа тэртээ тэргүй уртлаг. Авирдаг гэж үг. За, birth chart-ыг ингээ харах юм бол нэгдүгээр гэр дээр нь 2 гариг байгаа. Загас болон Jupiter буюу бархас эд гариг. Тэгэхээр загасны ордны мандалтай хүмүүс яг ихэвчлэн яг нөгөө загас шиг битээ байдаг гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр яг ингээд дээдлийн хэсэг нь ингээд том. Доошогоо нэрийнх юм жоо. Тэгээ доошогоо ер нь бол бас жоохон том байснаа ингээд шууд ингээд нарийчдаг загасны шейптэй. Ойлгож байна уу? За хоо чи ойлгож байгаа л хаалтай. Одоо сонсогч маань ойлгож байгаа болов. За ямар ч гэсэн ийм загас шиг биеийн пропорцтой байдаг. За тэгээд яг нэгдүгээр гэр дээр нь сар байгаад ирж ийн гэхлээр чинь амар тийм модер фигюртэй. Амар зөөлхөн юутай царайтай. Харцтай. Зөөлхөн царай харцтай. За тэгээд Jupiter буюу бархас эд гариг байхлаар энэ хүн маань маш их юм хурданд харгалдаг төрлийн хүн байна гэсэн. Тийм. Жохон өөрөө хит дүүлэх хандлагатай тийм. Өөрийгөө бас хэтэрхий дүүлэх хандлагатай. Тэгтээ бас хурданд харгалдаг. Тийм sweet буюу яг чихэрлэг зүйлсүүд их дуртай. Хөвөний үед бол их азтай өнгө гэсэн үг л дээ. Тийм. За тэгээд 2 дугаар гэр дээр нь болохоор зэрэг бууд гариг, санчир гариг, нар гэд энэ 3 байгаад байгаа. Гуруула үхрийн ордон дээр. Эндээс ингээ харахаар угаасаа тэртээ тэргүй нилээх уртлаглаг болоод ирчихэж байгаа. Яг нар сар мандалт гуруулаа ингээ уртлагцсан юу. Тэнгүүтээ дахиад ингээ Меркурийн уртлагыг хариуцдаг үхэр дээр санчир бас үхэр дээр байна гэхлээр нилээх уртлаглаг байгаа. Тэгээд ингээ цаашлаад явхлаар суур гариг нь мэлхий дээр байгаа. Мэлхий чинь бас яг өөрөө хөрхөн уртлаглаг. Тэгээд ирэхээр бүр нилээх зүгээр л уртлаг гэд ингээд баг ингээд хашиграад байгаа юм шиг. Тийм ээ. Тэг санагдчих надад лав. За тэгээд энэ хүн бол амьдралдаа нэлийн материалын зүйлс бол ерөнхийдөө айгүй чухал гэсэн үг. Тэгээд тэрэнд нь магадгүй мөнгө орж магадгүй. Тэгээд нэлийн бас энэ амьдралдаа бас мөнгө фураах боломжтой. Өөрийгөө үнэлэмж бас нэлээх чухал байдаг. Ер нь мөнгөтэй холбоотойгоор өөрийгөө үнэлэмжинд дэшилж доошилдог тийм хүн байна. Мөн басгүй яг мөнгөтэй холбоотойгоор бага насны нэг юм сайн мэдгүй л дээ. Гэхдээ яг бага настай холбоотой нэг юм мөнгөгүй байсан ч юм уу те. Тийм байсан байх магадлал өндөртэй юм шиг байна. Санхүүгийн боломж бол айгүй багасны сүүдэн эрт ажил хийж эхлэх боломжтой байсан байх гэж бодож байна. Энэ хүн нэлээд бас одоо нийт чинь цааш бууж өгдөг хүн байна. Ер нь одоо ямар нэгэн сөрөлтөө маргалтаанд. Ер нь тэнцвэртэй байдал ив найрамлыг айгүй илэрхийлдэг. Тийм. Тэгтээ энэ хүн бол нэлээд хууль эрх зүйн асуудалтай жоохон ярвхтэйж магадгүй харагдаж байна. За тэгээд гэрэлтэй холбоотой. Тийм. Тэгэхээр дуулантай салт. Ярддаг гэж үг юм. Тийм. Scandalous. Тэнгүүдээ бас хөөхөн хорны хүн байна. Өөсө дуун дээр амар их тийм янз бүрийн үг оруулдаг тийм. Гэхдээ яг үнэндээ яг Sabrina ингээ сонсоод үзэхээр энэ саяны гаргасан Shorten Sweet чинь яг бүр 5 билүү 6 дахь альбом нөхгүй юу? Тэрнээс өмнө ингээд айгүй олон альбом гаргаж исэн. Тэр болгон дээрээ айгүй ингээд үнэн үгнүүд ингээд гаргадаг байсан байхгүй. Тэгээ сүүлийнх нь л угаасаа тэгсэн. Тэгээд яг угаасаа тэртээ зэргүй яг дэлхий яг сүүлийн үед амар нэг тийм баг тийм. Sexual тийм horny тийм дуу амар ингээд сонсоод идэг болцсон заяа. Яг ингээд бодоод үзэхээр одоо жишээлбэл 20 онд чинь WAP гэд нэг юм сонио гарсан да. Тэгээд тэрийг болохоор зэрэг хүмүүс амар ингээд сонсоод исэн.
амар хоорны дуу тийм байхад тэгээд яг дэлхийн стандарт нь тийм болсон болохоор Sabrina ч гэсэн яг тэрийг ингээд дагаад гисэн байх магадлал өндөртэй л байх гэж би миний хувьд яг тэгж бодож байгаа. Гэхдээ тэгтээ яг ингээ харангууд амар sweet хүн байгаа хгүй юу? Бүх хүмүүдийг харангууд. Үнэхээр чин сэтгэлээсээ хайрыг хүсдэг. Үнэхээр тэ амар healthy, эрүүл харилцааг хүсдэг. Тийм хүн шиг харагдаад байгаа хгүй юу? Яг үнэн байдал нь. Тийм. За тэгээд бас яг үнэхээр хайрын тал дээр яг сонирхдаг хүн нь гэвэл уусаа охин орно. Тийм. Тэнгүүд тэр саяны цэвэрхэн хүн, цэмцгэр юу гэдэг үлээ дээ. Нэг морь унсан цагаан залуу. Цагаан морьтой хаахуу гэж. Тийм баг тийм. Яа. Ер нь бол нэг тиймэрхүү гэсэн. Гэхдээ тэр нь яг заавал амар царайлаг байх албагүй. Гэхдээ бүх зүйл нь цэвэр цэмцгэр. Ажил хэрэгч, ажилсаг тийм байх хэрэгтэй гэсэн үг л дээ. За тэгээд энэ хүн маань ер нь найзалж байгаа найзуудаа амар сайн бодолцож үзэх хэрэгтэй юм байна. Ингээд харахаар тийм байна. Найзуудтай жоохон ашиглуулж магадгүй юм шиг байна. Тийм ээ. Нүг шөрөн богоч дээр гарсан чинь ямар үг хэлээд л насаараа хэрэглэх мөнгөтэй байж гэл амар гол дээр явахныг өстой мөнгөтэй болохоор нь дууд шагаалцснаа. Одоо бүгдийн төлч хэмэлч гэдэг шиг л. Мөнгөтэй болохоор дэгдэж магадгүй тий. Би тэгтээ зүгээр яг нөгөө тэр шүрэн буугавчс тэр нөгөө хайластд байдаг гэдгийг л санаж байна. Тийм үү? Тэгвэл үзэх цаг нь болчихжээ гэхгүй. За тэгээд ерөнхийдөө хатаадд аялж маялж явж захтай жоохон болгоомжтой байх шаардлагатай байна. Тэ олон янз бүрийн хүмүүсээс жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Битүүр энийг олж сонсох ч штэ ямар зүгтээ яхаа хэлж л гэдэг. Одоо монгол хэл сураад тэгээ сонсоод тэгээ байж гэж одоо бас юу байх вэ те. Гэтэ ээж нь бас эндээс ингээ харахад айгүй зөөлөн тулаахан тайван гэр бүл нь айгүй гоё гэр бүлтэй байна. Амар ив найрамдалтай айгүй гоё урамсгалтай. Гэр бүл өссөн харагдаж байна. Боловсролыг нь айгүй сайн дэмжижсэн баг. Магадгүй гэр бүл нь Sabrina-гийн тийм тэгж харагдаж байна. За тэгээд доминантыг харах юм бол сар нэгт байгаа. Хоёрдугаар байранд 2 гариг байгаа. Сугар болон Uranus буюу Тэнгэрийн ван гариг. Тэрний араас бараг Нептун орж ирж байна уу тий. Нептун яг юу гэлээ 100 заа холбоо. Тэгж орж ирж байна. За сарны орд сар гэдэг гариг нэгт байхаар угаасаа тэр үнийг сэтгэл хөдлөлийн тал дээр маш авьяастай одоо мэдрэмжтэй болохыг илэрхийлж байгаа. Зөөлхөн, тийм романтик тэнгүүд сугар гариг бас романтик болгочихж байгаа. Урлагийн мэдрэмжийг өгч байгаа. Uranus буюу Тэнгэрийн ван гариг гэхлээр бусдаас арай өөр төрлийн хөгжим хийдэг ч юм уу те нэг бусдаас онцгойрол байна гэсэн үг. Онцгойрол байна. Тэрийг бас илэрхийлж байгаа. Тэгээд бас яг арчилсан үзэлтэй. Нилээх арчилсан үзэлтэй тийм хүн байна. Эрхчлөө. За элементийг авч үзэх юм бол за усны элемент нэгт байна. Тэгээд газар болон агаар хоёртойгоо. Тэгээд гал ер нь бол маш жоохон байгаа. Гэхдээ ер нь бол байна шүү дээ. Ер нь бол байгаа. За тэгэхээр усны элемент нэгт байна гэхлээр угаасаа ингээд харахаар сар нэгдүгürt байгаа. Сугар ингээд 2 дугаарт байгаа. Тэгснэ дахиад ус нэгдүгürt байна. Тэгэхээр нилээх юм услаг зөөлхөн тийм л хүн болчихж байгаа юм л та. Үнэхээр чин сэтгэлийн хүн гэж харагдаж байна. Үнэхээр чин сэтгэлийн хайрыг хүсдэг гэж харагдаад байгаа байхгүй. Тийм тэгтээ яг нөгөө нэг буруу хүмүүстэй тэл нийлчих болтой. Нийлчихгүй бол одоо тэгээд дүрч. За тэгээд энэ хүрээд манай Sabrina Carpenter-ийн уншлага дуусч байна. Энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Одоо бидний мэддгээр Girl Meets World гэдэг цуврал кинон тоглож исэн жүжигчин дуучин одоо эмэгтэй байгаа. Одоо бүсгүй байгаа. Тэгээ саяхан бас нөгөө нэг хинтээ үерхэд исэн Berry Keegan гэдэг хүнтэй үргэлжсэн. Saltburn-ы тэрнтэй үерхэж байгаа салцсан
бас нэлээд дуулантай болсон тий. За тэгээд энэ хүртэл сонсон бүх хүмүүст маш их баярлалаа. Дараагийн дугаараараа бидний хамт байгаарай. Баярлалаа.